Сайн байцгаана уу? Хэрсний тухай ярив. Дэлхий дээр Энтхэгийн, Африкийн, Явагийн, Суматрын хар, цагаан хэрс гэж байдаг. Эдгээр хэрснээс хамгийн том нь 5 метрийн урттай цагаан хэрс. Харин хамгийн жижиг нь 2.8 метр урттай Суматрын хэрс юм. Хэрсний хараа маш муу боловч өөрийн үнэрлэх эрхтний чадварыг ашиглан амьтан руу дайрдаг. Уурлуулбал догшин зантай. Эмэгчин хэрс хээлийн 18 сар тээж байгаад нэг тугал гаргадаг. Хэрс нь их зузаан арьстай, хамар дээрээ эвэртэй байдаг. Харин Явагийн эм хэрс эвэргүй байв. Хэрсний эвэр нь түүнийг махчин амьтнаас хамгаалах гол зэвсэг болдог байна. Хамар дээрх эвэр нь хачин сонин, халбалцсан түнтгэр бие нь хар саарл. Баярлалаа. Илүү олон амьтны талаар мэдхийг хүсвэл суугаад агаарай.